За сайн бацхан үзэгчдээ өнөөдрийн ярих сэдв бол сонирхолтой сэдв байх болно. Хамтдаа Single Inferno 5-ын залуучуудыг топ 8-д чагсаацгаая. Хамгийн сүүлээр ямар залуучууд орж байгаа? Jae-jin, Yoon. Энэ хоёр залуу маань Leon хэмээх энэ бүсгүйгээ араас Google байгаа. Leon бүсгүй хувьд энэ хоёр залууд 25-25%-тэй л явж байгаа. Энэ хоёр хоёулаа нэг онцгийн харилцаатай биш байгаа. Jae-jin-с эхлээл Jae-jin ингээд бүжгэлдэг залуу хитрхи уран зохиолч гимээс ч юм уу хаа нэг яриануд нэг л явцгүй болоод идэг. Сүүл Paradise явахад чи надтай хам бол чиний зүрх сэтгэл чи амар шаналнаа өвдөх болно гэлцээ би тэрийг сонсоод гайхсан чи наа эмгтэйг найрж ингэж хэлвэл яаж чинийх болох юм бэ залуу минь гэмээр юуны хувьд аура нэг л муутай санагдаад байгаа бүндөө ингээл хоол идцгээж байгаа өглөө нь тухайн өглөө нэлээд гоё нар шаарцсан нарыг нь харснаа Leon харснаа энэ өдөр бол яг л чиний юм царай шиг сайхан өдөр байна гэж хэлдэг. Яг гоо эмгтэн хүнийг магтж байгаа нь бол гоё зүйл. Энэ дээр бол сайшаалтай байна. Гэхдээ хэдий хаана яаж хэлэх вэ гэдэг чинь чухал шүү дээ. Олон хүмүүсийн дэргэд нэг эвгүй байдалд оруулахар хийлцсэн. Lee Joon ч гэсэн жоохон бантас хийгээл явцсан. Энэ хоёр маань хоёулын тань Paradise авсан. Альныхын ч хувьд ямар нэгэн ахиц дэвшил байхгүй байгаа. Lee Joon алиг нь ч нэг тийм сонирхохгүйгаа эмгтэн хүн байсан бол би алиг нь ч сонгохгүй байх байсан баха. Энэ утгаараа юуны хувьд Jae-jin-ээс юугаар илүү байгаа вэ? Yoon нь Paradise эрчүүдийн хоорондох тэмцээн дээр нь 3-т ороод Paradise явсан байгаа. Яагаад энийг чухалчилж авч үзэж байна вэ гэхээр одоо эрчүүд маань хоорондоо үзэлцээд эмгтэн хүний Paradise авч явж байна гэдэг чинь тухайн харилцаа маань цааш өрнөх үйл явдал боломж бол их байгаа гэдэг утгаараа хүчийг нь бас нэмэх нэг оноогоор үзэж байгаа. Энэ утгаараа 8-д нь Jae-jin, 7-д нь Yoon орсон байгаа. Дараагийн залуучуудаа хамтдаа явцгаая. Go-ийн араас 3 залуучууд гүйж байгаа. Эхнийхт нь Shin, Woo, Jo. Шинийн талаар хамтдаа ярилцсан. Шинийг харахад ингээд та бүгдээ харж байгаачлан булчин шөрмсөн, нилийн хөгжсөн, ямар амар залуу вэ гэмээр авраа олонхлаа өндөртэй санагдсан. Гэхдээ Go-ийн харилцаан дээр бас нэг л болж өгөхгүй байгаа. Сүүл Paradise явсан, бичлэгийг үзсэн. Яг нэг шүтэн бишрэгч фэн хоёрын гэмээр харилцаа юм шиг байсан. Чи ямар гоё юм бэ? Чи бол гоё шүү, ийм шүү, тийм шүү гэд тэрийг бүр мянган удаа бараг давтаж хэлсэн. Гэтэ ингээд яг нэг удаа ингээд хүнийг магтахад бас гоё штэ ингээд байнга хэлээд тахаас чи хүн чи үгүй байж байгаарэ гэд бас нэг хүн нэг тийм сонир мэдрэмж аваа штэ. Brother What's that? За энэ утгаараа Shin 6 дугаар байранд орж ирж байгаа. Shin бол баг зэргийн хөгжилтэй. Энэ бол гоё таалагдж байгаа. Тактик нь бол жоохон чулуу шиг санагдсан. Сүүлд Paradise дээр 2-т ороод ямар нэгэн эмгтээтэй явах боломж байгаа шүү дээ. Lee хэмээх энэ эмгтээ харалта шинээр орж ирсэн. Энэ эмгтээ бол муугүй хөөрхөн л эмгтээ шүү дээ. Энэ эмгтээтэй яагаад яваад баг зэргийн одоо хардуулаад Go-ийн нэг өөрийн болгож болохгүй байгаа юм бэ гэж би бодсон. Стратеги байхгүй болохоор топ 6 руу оруулсан. Топ 5-т хин орж байгаа. Топ 5-т Woo орж ирж байгаа. Woo бол бусаас ялгарх нэх бас онцсон юмгүй. Shin-ээс илүү зүйл нь арай яриа юм болов. Go-ийн нь Woo-тэй байхдаа арай сул чөлөөтэй өөрийнхөө байдаг гэдэг утгаараа Woo 5 дугаар байранд оруулсан. Тэгвэл 4 дугаар байранд хин орж байгаа вэ? 4 дугаар байранд Jog оруулсан. John ягаад топ 4-т орж ирсэн бэ гэхээр B-Builder-ийн хөгжилтэй нэлээд сайтай. Ялангуяа сүүлд орсон эрчүүдийн хоорондох тэмцээн дээр нь 1-р байр номер 1-т орсон. Тийм учраас энэ нь бол нэмэх нэг өгцөн. Go-ийнтэй бол баг зэргийн хөөрхөн боломжийн яриад байгаа. Гэхдээ дутагдaltaй тал нь хитрхи одоо сүр бараалаг, сүр чавхланд нь одоо Go-ийн дарагдаад өөрөөрөө байж чадахгүй юм шиг санагдсан. Ялангуяа тэр бассейны бичлэгийг нь үзээд топ 3 руу орцгоё. Топ 3 энэ топ 8 залуучууд хооронд нь юугаар ялгаа? Топ 8 залуучуудын хувьд эмэгтэй нь өөрийнх нь болж чадаагүй. Топ 3 залуучуудын хувьд эмэгтэй нь баг өөрийнх нь болцсон. Өөрийнх нь л зүрх сэтгэл нь тэр чигээр болцсон.
За топ 3-т би хэнийг оруулсан бэ? Лиг оруулсан. За магадгүй та бүхэн гайхчихж магадгүй л дээ. Ямар сонин хүн оруулсан бэ? Лид бол надад бол айгүй потенциал өндөр юм шиг санагдсан. Сүүл Paradise Park хийсэн үнтэй явсан. Park хийсэний толгой дотор саб хийсэн бодол нь хэрвээ Сүбин байхгүй байсан бол лиг би бүр шууд сонгох байсан гэдэг хэлсэн. Лигийн нэг давуу тал байгаа даа. Давуу тал нь лигтэй ингээд эмхтэй хүмүүс байгаад байгаа. Ингээд байхдаа айгүй гоё тухтай өөрөөхөө байдаг. Ли яг тэр тухайн орчныг бүрдүүлчдэг харизм өндөртэй. Энэ утгаараа топ 3 руу орж ирсэн. Чойминасын хүртэл бүр лиг хардаа заяа. Paradise авсан чи манай залуу яач вэ гэсэн шиг. Тэр утгаараа Ли маань топ 3 руу орж ирж байгаа. Топ 1 2-ыг сонгоход надад бол нэлээд хэцүү байлаа. Сүбин Сонил 2 хамтдаа энэ хоёр хүний гадаад үзмжнээс нэхлээ. Сон Сеулийг харах юм бол муу залуугийн дүр гэмээр харагдаж байна. Царайлаг залуудаа орно. Сүбиний царайг харах юм бол игдөөтэй хөөрхөн ямар хөөрхөн залуу вэ гэмээр биеийг нь харьцуулах юм бол Сон Сеул нь илүү тийм фитнес нэлээд том булчин шүрмстэй харагдаж байгаа бол Сүбин илүү тийм шүрмслэг гэхдээ тэр нь ч гэсэн бас өөртөө зөгцсөн гоё харагдаж байгаа. Нэгэн сонирхолтой баримт солонгосчуудын дунд судалгаа бүгүүлсэн юм байлээ. Хамгийн гоё залуу нь хинбэ гэсэн чинь Сон Сеулын шалгарч ирсэн юм лээ. Угаасаа Instagram дээр хамгийн их дагагчтай. Instagram дээр 600 мянган дагагчтай. Бүр амар их дагагчтай. За энэ хоёр залуугийн сул тал болон давуу талыг нь хамтдаа ярилцъя. Сон Сеулийн хувьд Ким Минжин бүр нэлээд зүр сэтгэлээ өгсөн. Та нар боддоо Сон Сеул зүгээр чойтой ингээ зүгээр энгийн ярьж байгаа нь хүртэл Ким Минжиг бүр галзууруулах шахдаг. Энэ бол эрчүүдийн хувьд бол сайнны төхөө. Тухайн эмэгтэй маань чамд бол нэлээд сайн байна гэдгийг бол илтгэж байна. Сүбин Парксино харилцаа бол нэлээд сайн явж байгаа. Хосууч шиг би биэндээ нэлээд хайртай. Энэ бас л ногоон тугаа гэсэн эрчүүдийн хувьд сайнны төхөө. Чойминасугийн хувьд Чойминасу Сүбинд илүү их сайн гэдэг нь харагдажсэн. Та нар бодод үзтээ Paradise Сон Сеултэй явж ирсэн юм байж 8 давхар хэдэн давхар мэдгүй заа зочид буудлын цонхноос бүр Сон Сеулийг араас нь бүр ингээл хараал байгаа. Энэ тэгснэ Сон Сеултэй ярьж байгаа. Дандаа Сүбиний талаар ярилцаад байгаа байхгүй. Энэ Чойминасу Сон Сеулийг сонирхдгоос илүүтэйгээр Сүбинийг илүү сонирхож байгаа. Энэ утгаараа нэмэх нэг оног Сүбинд өгж байна. Сүүл Paradise авахад Ким Минжиг гэхдээ Сон Сеулийг сонгоогүй бүр энэ дээр нэлээд гайхсан. Сүбинийг сонгоцсон. Тухайн хоёр маань Paradise яваад Ким Минжи Сүбиний хажууд бас л өөрөөр нэлээд гоё тухтай байсан. Тэр хоёр уугаа тасарцгаасан заяа бүр би биений хажууд уугаа тасарч байна гэдэг чинь ямар их зузаан харилцаатай байсан бэ гэдгийг харуулж байна. Ким Минжи бүр Сүбинээс асууж байгаа. Одоо би бараг парк хийсэн байхгүйсэн бол чи намайг сонгох байсан уу гэд. Сон Сеулээс гадна Сүбиний сонирхол татсан байна. Энэ утгаараа Сүбид нэмэх нэг оноо өглөө. Харьцуулахаар топ 2-т нь Сон Сеул, топ 1-т нь Сүбин орж байна. Та бүхэн юу гэж бодож байна? Энэ категори таалагдсан уу? За энэ категорийн хамгийн гол утга учир нь Single Inferno дээр залуучууд маань хосоо олох гээд ирж байгаа. Тэр утгаараа одоо эмэгтэйчүүдийн одоо зүрх сэтгэлийг хэр булааж авч чадж байна, харизм хэр байна. За одоо бусдад өрсөлдөх чадвараар ямар байна гэдэг утгаар нь хамтдаа харьцуулж өглөө. Та бүхэн юу гэж бодож байна?